ямархан сүрэг тарган сайхан зусаж байна уу? Сайн байцгаана өрх юм сонсогчдоо. Монголын радиогийн малчин нэвтрүүлэг Малын эрүүл мэнд, мал эмнэлгийн хоршоолоо сэдвэрүүлдэг гэсэн нэвтрүүлгийнхээ төгсгөлийн дугаарыг сонсгоё. Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо нь одоогоор Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа. 550 гаруй жинхэнэ болон идэвхтэн гишүүдээр дамжуулан улсын хэмжээнд ажиллаж байна. Дундын хоршоо нь олон улсын стандартад нийцсэн малын эм бэлтгэл, багаж хэрэгслийг 21 аймаг дахь 19 төлөөлөгчөөрөнд дамжуулан гишүүдтэй үйлчлэгээ саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, гишүүдийн үйл ажиллагааг доктортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, мал эмнэлгийн олон талт хэрэгцээг хангаж чиглэсэн хамгийн сайн үйлчлэгээтэй, хамгийн эрсдэлгүй, үр ашигтай дундын хоршоо байх зорилтыг дэвшүүлжээ. Манай улсын засгийн газар болон хөдөө аж ахуйн салбар хариуцсан яам агентлаг мал эрүүлжүүлэх, мал эрүүл байлгах зорилго өгөх бодлого шийдвэрийг гаргаж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Жухамдаа нэг талаас төр засаг бодлого шийдвэрээ гаргаж, нөгөө талаас мал эмнэлгийн үйлчлэгийг үзүүлдэг хамгийн том төрийн бүс байгууллага эрүүл мал гэсэн нэгэн зорилготой атал халдварт болон гоц халдварт өвчин байсаар л байна. Энэ талаар Монголын мал эмнэлгүүдийн дундын нэгдсэн хоршооны гүйцэтгэх захирал Эрдэнэ Батартай хөрөлдлөө. Яг ингээд бидний процессыг ингээд дагаад гүгээд үцхээр болно шүү дээ. Бид нар бол ингээд манай мал эмнэлгийн нэгжүүд юу хийдэг юм бэ гэвэл гүйцэтгэж байгаа. Нэгсэн очиж тарьдаг хүмүүс. Харин вакциныг нийлүүлэх хэрэгтэй бол цаг хугацаанд нь тарилгаа хиймээр байна, вакцина өгмөр байна, тарилгаагаа хөлсийг нэммээр байна гэж маш их хэлжсэн болоод харамсалтай нь уус энд хойр хандсан. Хойр хандсныхаа төлөө шангаа хүртсэн. Бүх газруудад бүх юмнууд. Урд нь эмч, малын эмч өөрийнхөө хариуцж байгаа сум багтай бэ ямар ч халдварт өвчин гарахгүй байхад ямар ч орлого авдаггүй байсан. Харин халдварт өвчин гаргасан газар үйлчлэгийн хөлсний мөнгийг өгдөг гэсэн. Нэгсэндээ гаргавал мөнгө олох боломжтой. Хамгаалвал ямар ч орлогогүй болдог тийм биш. Гэхдээ ямар ч тэнэг хүн энэ дээр тэрийг сул хайна гэсэн үг шүү дээ. Урд нь бол манай инженерийн клээсээ ажиллаад тэрийг хамгаалж ирсэн бол өсөөгүй тэр чинь ингээд сул хаягдаад бид нэр ч гэсэн нэгдэж нийлээ зөндөө санал болсон бодоод вакцина цаг тухайд нь өгөхгүй байсаар байгаад энэ зүйлээ алдсан байхгүй. Тэгээд энэ бол өөр ингээд улстай холбоотой байсан учраас бид нар бол энэ талаас ингээд хоёр талтай чи буруу миний буруу те тэгээд харин бид нар тэгээд дарга цэргэн солиодол одоо л нэг сая бүгдийг ажиллууллаа шүү дээ те тэгээд ингээд гарч авч байгаа байхгүй. Бүр мэрэгжлийн хүний авчир сэрчиж юм даргаар нь тавьж ийж нэг юм хүчээр барж байгаа. Гол нь улс тэр хариуцсан вакцина цаг тухайд нь чанартай нийлүүлэх ёстой. Тэр омог эднэрээ бүгдийг яг тааруулсан байх ёстой. Судалгаанууд яг ингээд одоо хийж явах ёстой. Манай инженерүүд асаалтаа танк шиг тэр сум дээр ингээл дээрээс өгсөн үүрэг даалгавар энэ яваад ирвэл пүнгэл гарч ирсэн. Одоо жишээлх юм бол одоо шүлхий зайлшгүй тарих шаардлагатай мал. Манай мал одоо улсын одоо малын хүр хон ямаа гэж салаад энэ бол одоо бална явуулсан байх шаардлагатай. Тэгэхээр зөвхөн нэг 50 гаруй сая төгрөг багц юм. Гэтэл бол жилдээ 12 сая төгрөг багц байна. Харин санхүүжилт нөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо улсын бодлого буюу салбарын яамны байдлаас үүдэж одоо малын эрүүл мэнд ийм байдал төрж байна. Түүнээс хөгжмөөс болоогүй юм аа. Тийм ойлгох гэдэг. Яг зүгээр би бол нөгөө нэгжүүдээс одоо өмөрж байгаа юм л шүү дээ. Яагаад тэгэхээр мэдчихэв. Бидний яг уу мэдээж ингээд дотор ганц хоёр алдаатай хүмүүс байж болно. Тарилгаа тарьдаггүй, нуудаг, хайдаг, гээгдүүлдэг ч юм уу үл тоомсорсон тохиолдож гарахгүй үгүйсгүй. Гэхдээ ер нь маасаараа бид манай эмчнэр бодоод үзлээ 30-аас 40 жил ажилласан хүмүүс бол мөн чанараараа тэрийг гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр одоо яг танай оршоо нэгдсэн энэ мал эмнэлгүүдийн яг нөхцөл байдал ямар газар дээр тэр эдийн засгийн талаас нь яа гэвэл тий зүгээр ингээ яг үндэ тооцоо хийж үзээд ачихгүй гарсан. Нэгсэн мал эмнэлгийн бизнесийг хийвэл 0 гарна. Нэгсэн алдагдaltaй ажиллаж байгаа. Тухайн юм бол сумын дээр тийм одоо ингээд нэг бат гээд нэг эмнэлэг ийж байя. Тэгтэл тэр эмч ойролцоогоор нэг стандартаар бол 30-аас 35 мянган малыг хариуцах хэрэгтэй. Гэтэл юун дээр 50-аас 55 мянган мал ерөнхийдөө хариуцчих. Ганцаараа. Тийм. Тэгээд эмнэлэг уг энэ чинь бүгд хийхээ тавгаш.
Хоршоо ч юм уу хийх голцоо бараг 95% нь хийхээ канад байгаа. Тэгтэл компани чинь өөрөө мал эмнэлэг чинь өөрөө яг үүндээ эхнэр нөхөр хоёул ажиллаж байгаа хэрэг. Хоёлоо эсвэл нөхөрний малын эмч, эсвэл эхнэр нь малын эмч. Тэгээд ингээд тайлбар туулгалтаас хийж. Ингээд за яг малын ийм зарж, ийм сан ажиллуулад ийм сан зарж байгаа. Гэтэл яг үндсэндээ малчт нь нөгөөд жишээ нь одоо юу байл та гарал үүслийн гिचлэгээ эднэрийг л гаргахтаа ингээд одоо яг ингээд бизнесийнхаа зарчмаараа авч чадахгүй л байгаа хэрэг. Тэд нар хүлээж зөвшөөрөхгүй шүү дээ. Одоо нэгсэндээ ингээд за шинжилгээ хийгээд те би чиний гаргаж байгаа мал үтсэн шинжилгээ хийгээ хөдөлгөөн хийх гэж шүү дээ. Шинжилгээ хийе. Үн хүсэнд нь бөөг. За эсвэл очиж үйлчлэг хийе. Танаа мал дээр чи үйлчлэг хийе. Мал чинь төлбөрөө төлөв. Нөөрлөж байгаа хэрэг. Тэ? Гэхдээ энэ чи юу яаж харин самаас өөр би туулгаа худалдаж авангуудаа өөрөө хийчих юм шүү дээ. Бараг их ярууд вакцина надад өгч. Би вакцины чи өөрөө хийчихсэн. Чи нэг автомат хариур бариад ингээд гатгах сэтгэл юм байна шүү дээ. Энд чинь боломжийн юм шүү гэдэг нь малчтын нөгөө асуудал их байгаа хэрэг. Тэгэхээр бидний нөгөө санаад байсан нөгөө төрийн дэвтсэн. Бид нэр бас малчтын боловсролыг нэмэхгүйгээр цаашаа явах боломжгүй юм байна гэдэг. Зүгээр харахад зүгээр ингээд тарих байгаа ингээд тариад автоматар нэг даардаг бай. Гэтэл тэрийг сурахын тулд 5 жил сурч байгаа. Яг хаан тарих уу, махных уу, альсных уу, тэр гойн дуу гэдэг ингээд судсан дуу гэдэг асар олон. Малчинд бол ганцхан мэдээс харагдаж. Зүгээр л ингээд тарьчдаг ингээд. Гэтэл тэрийг хийхин тулд хийж тулгын тул авч. Хоёрт нь бол яалтчгүй боловсон хүчин бага байна. Өнөөдөр та хөдөө орон нутг руу малын эмч төгсөж байгаа. Өнөөдөр энэ жилийн 200 малын эмч төгсөж байна. 10% нь малын эмчийн хүүхдүүд нь байгаа шүү дээ. Тэд л очиж байна. Яг аавынхад яг КК капчс тэр компани тухайн орон нутагт өөрийнх нь шүү дээ. Өөр хүн хүрээдэр үлгөөчлөөрөө би чамд компани өгөхгүй гэж. Тэгэхээр 10% л очиж. Ер нь одоо бидний тооцоолж байгаагаар бол яг малын эмчнэрийн дундаас нас нь бол эмэгтэй 56, эрэгтэй 53. Тэгэхээр нийт одоо баг малын эмчнэрийн 70% нь эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр өрөөсөө энд бол маш хүнд өвчөр ажил хийж байгаа. Дээр нь ашиг орлого хийж байгаа. Хүн ажилуулъя гэж ашиггүй. Та одоо бодоод үз. 400 төгрөгөөр 1000 хүүхэд тавьж 10 хоногийн дотор. Тэгэхээр 400 мянган төгрөг болж байгаа. 400 мянган төгрөгөөр бензинд 100 мянга хийн. Хамгийн багтаа 100 мянга хийн. За болоо бензин нь уус өгч. За тэгвэл 2 хүн аваад өдөрт аваа явъя гэж бодъё. Нэгэнд нь 50 мянга өгье өдөрт. Хоол унааных нь мөнгө яах вэ гэдэг. Ингээ бодоход 400 мянгаар хүн ажиллах ямар ч боломжгүй учраас өөрөөсөө гарч байгаа. Тэгээд зардалт нь 50% нь өглөө, нэг 50% нь 10 хоногт нэг 200 мянган төгрөг болж байна. Бид нэр одоо энэ сойрсолтой мал эмнэлгүүдийн нэгдсэн групптэй нэг хүүхэд барьж авахын тулд 10 залуу тэр ноцолж байгаа шүү дээ. Тэрний дундсан орцсон дэмж гүйж агаад нэг иргэдийн олол очиж нэг вакцина. Тэгээд 1000 хүүхэд тариад 400 мянган төгрөг авч байна. Тэгэхээр энэ бол ингээд энэ нэг мөнгө цанхуу талаасаа нөгөө талаасаа асар их хүнд өгч хөөх юм. Тэгээ эрүүл мэндийн хувьд ямар хэцүү. Тэгээд ийм нөхцөлд бол мал эмнэлэг бол өнөөдөр бол яг үнэндээ би бол 0 гэж хэлнэ. Бид нар нөгөө эмчнэр маань үнэхээр л орон нутагт үйл ажиллагаа энэ юмыг нэг насаараа хийсэн тулдаа одоо ингээд явж байгаа. Өөр хүн хийхгүй учраас тэр ах нар хийсэн юм маань бүгд л одоо ингээд ажиллаж байна. Тэ орон нутагтай зүгээр малын эмчийн дутагдaltaа сум зүгээр тасаг бодё. Тасгийн улсын ажлыг бодё. Улссан бас нэг тасгийн ажилтнууд байна шүү дээ. Хэдэж үздэг. Байхгүй шүү дээ. Ажиллаж байгаа хэдэн байгаа. Хэдэн засаг дарганаар малын эмч ажиллаж над руу өдөр болгон засаг дарганаар хийж залуу малын эмч нарыг нааш явуулаач гэж. Тэг явахгүй шүү дээ. Явахын тулд яах хэрэгтэй. Тэгэхээр харин над үйлчлэгээний хөлсөөр нэмэх хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ үйлчлэгээний хөлс. Дээр нь одоо орчин үе болчиход байна шүү дээ. Багаж тоног төхөөрөмж. Тэр цэдлэг хөрийг чинь цогцоол гэдэг юм байна шүү дээ. Тэр цогцоолыг нь тэр угаалгын тэр нөгөө хашааг нь явуулын хашаалгын эднэрийг нийлүүлэх хэрэгтэй байна. Монголын мал эмнэлгүүдийн дундын нэгдсэн хоршооныг гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар ярьлаа. Үнэхээр мал сүргийг эрүүлжүүлэх, эрүүл байлгах, улмаар малын халдварт болон гоц халдваргүй улс болохын тулд төр засгийн зөв бодлого, оновчтой хөрөнгө оруулалт, мал эмнэлгийн байгууллагын чанартай үйлчилгээ, боловсон хүчний нөөц, мөн малчтын мэдлэг боловсрал, ухамсарал чухал ажээ. Малчин нэвтрүүлэг малын эрүүл мэнд, мал эмнэлгийн хоршоолол сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ төгсгөлийн дугаараас сонсголоо. Нэвтрүүлгийг бэлтгэж хөтлсөн Гиндэнсрэн найруулагч Оюн Цэцэг.